Сайн бацааны үзэгчдээ прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар Говьсонбүр аймгаас та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид Говьсонбүр аймагт зөнхлөн үлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт шалтгааны нөхцөл, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг хүргэх болно. Мөн прокурор ял хөдлүүлэх ажиллагаа болон төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа мэдээллийг нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Говьсонбүр аймаг нь 18,000 орчим хүн амтай. Аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд гэмт хэрэг зөрчил өссөн боловч зарим хэргийн гаралт буурчээ. 2024 онд хүүхэд хохирсон 16, хүүхэд холбогдсон гэмт хэргийн 4 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх жилээс хүүхэд хохирсон хэрэг 54.3%, хүүхэд холбогдсон хэрэг 75%-аар тус буурсан үзүүлэлттэй байна. Сүүлийн оны байдлаар бол манай аймгийн хэмжээнд бол гэмт хэрэг зөрчлийн тоо нэлээд өсөж байгаа юм хандлага ажиглагдж байгаа. Тухайлбал одоо 2024 онд нийт гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн тоо бол 20%-аар өссөн юм дүнтэй байгаа. За гэвч прокурорын байгууллагаас бас гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тодорхой төрлийн гэмт хэргийг бууруулах чиглэлээр бас анхаарч ажилласны дүнд бас зарим одоо ийм эерэг нааштай хандлага бас гарч байна. Тухайлбал одоо өнгөрсөн онд бол авилга албан тушаалын гэмт хэрэгүүд бол манай аймагт бол 80%-аар буурсан. За хүүхдийн одоо бэлгийн эрхчлөөний эсрэг гэмт хэрэг, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг бол 30%-аар буурсан ийм дүнтэй байна. Гэмт хэргийн улмаас хүүхэд хохирж байгаа нь олон шалтгаантай ч эцэг их асран хамгаалагчид хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй. Гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрлэхэлтэд өртгөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авдаггүйтэй холбоотой юм а. Гэмтрийн улмаас хүүхэд тохирч байгаа хэргийн шалтгаан нөхцөлийн үед бол нэн тэргүүний ээлжинд эцэг эхээс хүүхдэд тавих анхаарал халамжсуул тэднэртэй бол одоо чин сэтгэлээсээ ойлголцож ярилцах гэхээс илүү одоо хүчилдэг хийгээгүй зүйлийг нь одоо хийхийг шаарддаг тийм ээ өөрийгөө тулгадаг зэрэг одоо хүүхдтэй харилцах харилцаанаас нь эхэлээд одоо шууд шалтгаан толгой ирэхэд байна. Хүүхд эцэг эхтэйгээ яг бүрэн дүрэн ярилцаж чадахгүй за тэднэрт өөрийгөө ойлгуулж чадахгүй улмаас гадагшаа өөр одоо зүйл рүү тэмүүлэх тийм ээ буруу зүйл рүү тэмүүлэх ингээд нөгөө гэмтрийн улмаас хохирох, гэмт хэрэгт холбогдох ийм одоо шалтгаан нөхцөл бол дийлэх хувийг бол эзэлж байгаа. Сүүлийн үед хүүхдүүд захим орчинд олон цагийг өнгөрүүлж байгаа нь захим гэмт хэрэгт өртөх нэг шалтгаан болж байна. Тиймээс тус прокурорын газраас Говьсонбүр аймгийн Политехник коллежийн 100 орчим сурагчдад захим донтолтоос урьдчилан сэргийлэх, захим орчинд үлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийн хохирогч, холбогдогч болохгүй тулд ямар арга хэмжээ авах талаар сургалт зохион байгууллаа. Энэ үеэр сурагчид захим орчинд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар санал сэтгэлдээ хуваалцаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хууль эрх зүйн мэдээллийг авсан юм а. За ялангуяа захим хэрэглээ өссөнтэй холбогдуулаад за захим гэмт хэргийн улмаас хүүхэд хохирох, за мөн хүүхэд холбогдох хэрэг бол хийхэн өсөж байгаатай уялдуулаад манай байгууллагын зүгээс бол хүүхдүүдтэй энэ захим гэмт хэрэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Захим гэмт хэрэг гэж юу нь яг юу юм те? Захим гэмт хэрэгээс бид нар яаж урьдчилан сэргийлэх вэ? Дан ганц бид нөгөө төрийн байгууллага, бусад байгууллага, сурагч багш нар гэхээс илүүтэй хүүхдүүд бид нар өөрсдөө хэрхэн хамгаалах вэ гэдэг байдлаар тэд нар зүгээр нэг мэдээлэл өгөх гэхээс илүү тэд нартэй одоо ярилцах, асуумж асуух тийм ээ сургалтыг бол явуулах ийм чиглэлээр хэд ажиллаж байгаа. Захим гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, ингээд түүнээс өөрийгөө ингээ хамгаалах, тэгээд бас кибер гэмт хэрэг гэдэг нь юу гэдгийг бас ойлгож явлаа энэ сургалтаар. Энэ сургалт ороогүй байсан бол бид нар бас ингээ захимаар залилуулах ч юм уу, гэмт хэрэгт өртөх тийм бас асуудлууд гарч болох байсан баг. Одоо ингээ мэддэг болсон чи өөрийгөө бас кибер орчноос хамгаалж чадхаар болсон. 16 тагаасаа тэгээд хариуцлага хэмжээдэг олцоо болоод тэгээд болгоомжтой гараад л ижилээ да. Сошиал хэрэглээнд хамаа намайг өндөгдөж болно шүү. Хэний ч мэдгүй хүмүүс зөндөө л байгаа. Тийм болохоор жоохон болгоомжтой байхгүй бол. Энэ захим орчин гэрүүтэй зөв зохистой эргэл зураараа бусдыгаа ерөөхдөө захим орчноор бити дээрлэхээр л Захим орчинд альва гэмт хэрэгт өртөхгүй тулд танихгүй хүнд зураг бичлэг, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээлэл өгөхгүй, бусдын ятгалахад автахгүй, уруу татагдахгүй байх, захим дээрлэхэлтэд өртсөн бол эцэг их асран хамгаалагчдад цаг алдалгүй мэдээлж, мэдээллийн аюулгүй байдалтай анхаарах нь чухал юм а. Хүүхэд хүчирхийлээс ангид аюулгүй орчин, эцэг эхийнхээ халамжид эрүүлсч боожих хэрэгтэй. Хүүхэд өөрт хамааралтай аливаа асуудлаар шийдвэр гаргахад оролцох хэрэгтэй.
Хүүхэд гэр бүл, сургууль, нийгмийн арга хэмжээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сурч, боловсрч, хөгжих хэрэгтэй. Хүүхэд гэмт хэрэг, аюул осол, сэтгэл санааны дарамтаас бүхий л орчинд хамгаалагдах эрхтэй. Хүүхдийн эрх нь тэдний нас хүйс, нийгмийн гарал, биеийн хөгжлөөс үл хамааран бүгдэд адил тэгш байна. Хүүхдүүдээ та бүхэн өөрийн эрхийг эдэлж, бусдын эрхийг хүндэтгэж хамгаалаарай. Улсын хэмжээнд захим залилангийн хэрэг буурахгүй байна. Говьсүнбэр аймгийн хэмжээнд 2024 онд 251 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 24.4% нь залилах гэмт хэрэг байсан. Энэ оны 1-р улирлын байдлаар тус прокурорын газраас хяналт тавьж буй хэрэг бүртгэлтийн 134 хэргийн 30.5% нь залилах гэмт хэрэг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32.2%-аар өсжээ. За Говьсүнбэр аймагт зөглөн үлдэгдэж байгаа ямар төрлийн гэмт хэрэг байгаа вэ? Ер нь гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь юу байгаа вэ? За манай аймгийн хувьд зөглөн үлдэгдэж байгаа гэмт хэрэг бол залин мэхлэг гэмт хэрэг үлдэгдэж байна. Энэ гэмт хэрэгээ одоо өсөж байгаа шалтгаан нөхцөлийн авч үзэх юм бол ард иргэд одоо бусдад итгэмтгий байна. За альва мэдээллийг одоо шалгаж хяндаггүй. За банкны одоо нэвтрэх нэр нууц үгийг бусдад дамжуулснаар хувь хүнтэй холбоотой болгоомжгүй ийм байдлаас залилах гэмт хэрэг гарах юм шалтгаан нөхцөлийг бас бүрдүүлж өгч байгаа. За ямар байдлаар бол захим залилангийн гэмт хэрэг үлдэгдэн гарч байна гэхэлэр одоо манай Говьсүнбэр аймгийн зарын группүүд одоо маш олон төрлийн зарын группүүд байдаг. За түүн дээр бол одоо ингээд буцаан олголтгүйгээр за зээл олгоно гэдэг юм уу. За хоёрдугаарт телеграмаар ямар нэгэн даалгавар илүүлээ та мөнгө олох боломжтой гэдэг юм. Ийм төрлийн хуурамч аккаунтаас мессеж чат бичиж харилцсны улмаас өөрийн нууц код болон бус үзүүлэлт алдах. За тэгээд даалгавар илүүлэх нэрийдлэр хураамж, дансны хураамж, шин данс нийлгэх хураамж зэрэгээр одоо мөнгө шилжүүлснээр одоо ингээд залилах төрлийн гэмт хэрэг бол одоо хохирогч болж байгаа асуудлууд дийлэнх нь байгаа. Аймаг орон нутгийн онцлогтой холбоотой залилангийн хэрэгүүд ч гарч байна. Тухайлбал Говьсүнбэр аймагт төмөр замын тээвэрлэлттэй холбоотойгоор бусдыг хохирох тохиолдол гардаг байна. Төмөр зам одоо дайран өнгөрдөг юм одоо бол тээвэр логистикийн юм төв бусан юм район байгаа. За энэтэй холбогдуулаад одоо нүүрсний тээвэр, за жоншны тээвэр, ийм одоо төмөр замаар тээвэрлэх одоо юм овор ихтэй том ачаануудтай холбоотой залилангийн хэрэгүүд бол нэлээд гарч байна. Нүүрс гаргаж өгнө, вагон тавиулж өгнө, за жонш одоо очиж өгнө, буулгах талбай түрээслүүлнэ гэх мэт байдлаар иргэдийг бас төөрөгдүүлж, за иргэдийн итгэлийг олж авч улмаар одоо хөрөнгө оруулалт хийлгэсний дараа залилах юм хэрэг нэлээд түлхүү гарч байгаа. Ялангуяа бас энэ зоншин дээр гарч байгаа бас нэг онцлог гэвэл энэ зоншны агуулмжтай бас холбоотой байна. Тэгээ тухайлбал одоо иргэд хооронд 75% агуулмжтай зонш худалдан ингээд хоорондоо ярилцаад зонш авах болохоор нөгөө агуулмж нь хувьдээ хүрдэггүй одоо 40% агуулмжтай ч юм уу ингээд авдсан байна. Тэгээ энэ үеднээс бас бусдад хохирол учруулах ийм явдал гарч байгаа. За хүнтэй бас аймгийн прокурорын газраас бас нэлээд анхаарал хандуулж ирж байгаа одоо хэрэг зөрчил гарч байгаа омдол мэдээлэл болгоныг шийдвэрлэж ажиллаж байгаа. За ингэсний хүрээнд бас сүүлийн үед бол бас энэ тээвэр логистиктэй холбоотой хэрэгүүд бас нэлээд багасах юм хандлага гарч байна. Орон нутагт ямар гэмт хэрэг зөрчил түлхүү гарч байна, түүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулахдаа гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлдэг байна. За аймаг орон нутгийн хувьд одоо бид нэр өнгөрсөн жилүүдэд энэ криминологийн судалгаа ялангуяа Говьсүнбэр аймаг дээр ямар хэрэг, ямар цаг хугацаанд, ямар одоо гаригт гэдэг юм уу те юунаас олж одоо гараад байна гэдэг энэ чиглэлээр судалгаа хийлгэж байгаа. Энэ судалгааны үр дүнгээс одоо бидний дараагийн одоо ажлуудад төлөвлөх ийм зүйлүүд бол явагдаж байгаа. Ерөнхийдөө бол за аймаг орон нутгийн хувьд одоо гэмт хэрэгтэй холбоотой болж яг бүхэл одоо аймаг орон нутгад байгаа энэ архисах дуруулах ундаа хэрэглэснээс үүдсэн гэмт хэрэгүүд тийм ээ. Хүний одоо бие талдах гэдэг юм уу, амь настай аюулгүй учруулах гэдэг юм уу гэсэн ийм одоо хэрэгүүд бас тодорхой хэмжээнд байна. За дээр нь бол одоо энэ зам тээврийн ослын асуудал бас нэлээд ийм байгаа. Тэгээ бид нар бас зам тээврийн энэ чиглэл дээр бүсийн одоо
арга хэмжээг зохион байгуулах чиглэл дээр бас ингэж хамтран ажиллаж байгаа. Говьсөнбөр аймагт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиг зөрчил нийт зөрчлийн 47.5%-ийг эзэлж байна. Энэхүү зөрчил гарахад олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Замын прокурорын газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зөрчлийн дараах гонт мэдээллийг өмнөх оны байдлаар судалж дүгнэхэд нийт гонт мэдээллийн 47.5%-ийг дээрх зөрчил эзэлж байна. За шалтгаан нөхцөлийн хувьд бол Говьсөнбөр аймаг өөрөө газар зүйн байрчууд онцлогтой. За босоодын хэлгийн олон улсын шаартай 98 км авсан тус аймгийн нутаг зэвсэг дайр өнгөрдөг. За үүнтэй холбоотойгоор замын ачаал их мөн замын эвдрэл их хэлсэн. За мөн иргэд жодооч нар маань замын хөдөлгөөнд замын хөдөлгөөний төрмийн дагуу оролцдоггүй. Согтуугаар болон ядарсан үедээ тээвэрсэж чулуурдаг. За мөн тээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлдэг зэрэг хариуцлагагүй үйлдэл тухайн зүйлийг гарах нөлөөлж байна. За зам тээврийн осол хэргийг бууруулах чиглэлээр бол тус цагдаа хэлсэн замын цагдаагийн тасгаас за үжиг тохиорчин хязгаарлагдсан үед гадна талын тээврийн хэрэгсэл бүрэн бус тээврийн хэрэгслийг тогтмол зогсоон шалгаж засах боломжтой зөрчлийг бол засвалаа хөдөлгөөнийг үргэлжлүүлж байгаа. Засах боломжгүй зөрчлийг бол тухайн зогсоосон цэг дээр хонуулах арга хэмжээ авж байгаа. За мөн постн дээр үүрэг гүйцэтгэж байгаа албаагчид маань тогтмол зам орчны нөхцөл байдлын мэдээг авч тухайн цагдаагийн хэлцээний дотоод группт оруулж байна. За иргэдэд мэдээллийг хөргүүлж байна. За манай жолооч нар өөрсдөө бас аймаг дотор явж байгаа гэдэг байдлаар хамгаалалт бүсээ бүсэлдэггүй. Мэдээ суурин газар аймгийн төв дотор бас архи согтруулгын даанаа зүйл хэрэгсэн үедээ тээвэр хэрэгсэлж жолоодох эрхээ асуусан үедээ тээвэр хэрэгсэлж жолоодох зөрчлүүд бол бас дээлэнх хувийг эзэлдэг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд жолооч нараас гадна нутгийн малчдыг өргөнөөр оролцуулж хариулгагүй мал болон үзэгдэх орчин хязгаарлагдмал замын талаарх мэдээллийг солилцож энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна. Говьсөнбөр аймгийн прокурорын газраас нийтийн өмч хөрөнгөд хохирол учруулсан тохиолдлыг судалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээг авч байна. 2024 онд төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чигүүргийн хүрээнд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр 81 нэхэмжлэх, шүүхэд гаргаж 285 сая төгрөгийг улсын төсөвт нөхөн төлөвлөсөн. 2025 оны 4-р сарын байдлаар төрд учирсан хохирлыг нөхөн төлөвлөхээр шүүхэд 41 нэхэмжлэл гаргаад байна. За төр нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэдэг бол ерөнхий агуулгаараа өргөн ойлголт. За төр нийтийн ашиг сонирхол дотор нь бол нийтийн ашиг сонирхол гэдэг нь багтаж явдаг. За төрд учирсан хохирол гэдэг бол жишээгээр бол за эрх үхийн албан тушаалтан албан тушаалаа уруулан ашиглаж улсад хохирол учруулдаг. За мөн иргэн аж ахуйн нэгжүүл татвараас зайлсхийснээр бол төрд хохирол учруулдаг. За нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирол гэдэг маань арай өөр ойлголт. Иргэн нэг иргэний уу нэг байгууллагын хувьд бол энэ бол хамаарахгүй. За нийтийн эрх ашиг зөрчиж байгаа тохиолдолд төр нийтийн нийтийн ашиг сонирхолд зөрчиж байгааг үзэгд. Жишээлбэл орон нутагт зөвшөөрлгүй газар дээр төрийн эрх үхийн албан тушаалтын мөн иргэн цэцэрлэгийн газар дээр барилга барихад энэ тохиолдолд хүүхдийн тоглох эрх ашиг иргэдийн амарч зугаалах тийм эрх ашиг нь бол хязгаарлагдаж байгаа нь бол нийтийн ашиг сонирхол зөрчиж байна гэж үзэж байгаамаа. За манай прокурорын байгууллагаас сүүлийн 2-3 жилд бол гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн даатгалаас гаргаж байгаа хохирлыг төрийн байгууллагатай хамтарч төрийн байгууллагаас мэдээлэл нотлох баримтыг гаргуулan авч нэхэмжил бичиж хохирлын нөхөн төлөвлөж байгаа. Энэ хуулийн хэрэгжилтийн арга хэмжээнд аймгийн прокурорын газартай хамтран 2023 оноос эхлээ хамтран ажиллаж байна. Энэ хамтран ажилласны үр дүнд бол 2024 онд 28 иргэний 104.4 сая төгрөгийн нөхөн төлбөр эрүүл мэндийн даатгалын санд төлөгдсөн. Мөн 2025 оны өнөөдрийн байдлаар 30 иргэнтэй холбоотой 25.8 сая төгрөгийн хохирлыг бол эрүүл мэндийн даатгалын санд төлөвлөсөн байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндэнд хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээр гаргуулж эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.
Прокурор эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг эрүүгийн хэрэгтэй нь хамттан шийдвэрлэж төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалан ажиллаж байна. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хүрээнд тус аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй 20 ангид 6 удаагийн шалгалт судалгаа хийж заавар журмыг хэрэгжүүлэх, ахуй нөхцөлийг сайжруулах талаар нэг шаардлага 3 албан бичиг хургуулж биелэлтийг тооцжээ. Он гарснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх, хүмүүжигчийг хугацааны өмнө суллаж хяналт тогтоолгох тухай 53 саналыг хянаж, хуульд заасан шаардлагыг хангасан 31 хүний асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж эрхийг нь хангасан байна. Прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихтаа бол танилцах, шалгах, судлах байдлаар бол хяналтыг хэрэгжүүлдэг байгаа. Энэ хяналтын бас нэг хэсэг нь бол хууль зааснаар ял эдлж байгаа хүнийг хорих ангийн өөрийн болон өөрийн хувь нөлөөлсөн хамдарсан хуулийн этгээд за бусад хуулийн этгээд гэрээний үнсэн дээр хөдөлмөрлүүлэх юм хуулийн зохицуулалттай байдаг. За ингээнд бол прокуророос зөвшөөрөл авдаг. Прокурор хуулийн үндслийг хянаж үзээд тухайн хүнийг хөдөлмөрт гаргаж болох уугүй юу гэдгийг шийддэг байгаа. 2024 онд хохирол төлбөртэй хорих ял эдэлж байгаа 62 хүмүүжигчийг цалинтай хөдөлмөрлүүлэх зөвшөөрөл олгож, дансанд нь төвлөрсөн 65.5 сая төгрөгөөс 20.5 сая төгрөгийг хохирол төлбөрөө төлөхөд зарцуулсан байна. Одоо тус хорих ангиас ирүүлсэн саналыг үндслэн 11 хүмүүжигчийг гэрээний үндсэн дээр зохих харуул хамгаалттайгаар хөдөлмөр эрхлүүлэх прокурорын зөвшөөрөл олгожээ. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2025 оныг хүний хөгжил цахимжуулалт үйлдвэрлэлийг дэмжих хичээл болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд нийт хүмүүжигчдийн эрхийг хангах, тэдний чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, олон нийт үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах зорилгоор мини кино театрын үйл ажиллагааг нээгээд хэвийн цагийн үеийн дагуу хэвийн явагдаж байна. Мөн тус анги нь суллагдахад бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд нэг өрөөг тохижуулж цахим киоск машин байршуулжээ. Хүмүүжигчид уг киоск машинаас төрийн үйлчилгээг цахимаар авахаас гадна нэмэлтээр ажил хөдөлмөрийн байдал, шагнал урамшуулал, хамрагдсан үйл ажиллагаа хөтөлбөрийн мэдээллүүдийг харах боломжтой юм а. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хялбар хүртээмжтэй хүргэх үүднээс мэдээлэл авах, үйлчлүүлэхэд саадгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан нь аймагтаа жижиг болох үс ажил болж чаджээ. За Говьсүмбэр аймгийн прокурорын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гомдол хүсэлт авах нөхцөл боломжийг ханган хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал байгууллагын гадаа үүднээс орж ирэх налуу шатан дээр тусламжийн онхыг байршуулсан. Энэхүү тусламжийн онх нь болохоор дан ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүй тусламж хэрэгтэй хүн болгонд жижүүрийн ухтах үйлчилгээг үзүүлэн ажиллах боломжийг олгосон. За мэдээлэл авалгааны үйлчилгээний төвдөө сул хараатай иргэд болон ахмад настанд зориулан томруулах шилийг байршуулсан. Мөн сонсголын бэрхшээлтэй, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс зориулан хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй дуудлага CGM-ийн сайт болон аппликейшнийг ашиглан хэлмэрч оператортай холбогдсон гомдол хүсэлтийг нь авч ажиллах боломжийг олгосон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулаад ариун цэврийн өрөөгөө 5 тухтай байлгахаар тохижуулан ажилласан нь одоо бусад газруудад жишг болохоор ийм ажил болж чадсан. Прокурорын байгууллагад өргөдөл гомдол хэрхэн гаргахтай холбоотой зөвлөгөө мэдээллийг Braille үсэг, том кирилл бичгээр бэлтгэн аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газарт байршуулж харааны бэрхшээлтэй иргэдэд өөрийн биеэр мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна. Цаашид тусгай хэрэгцээт иргэдийн эрх ашигыг хангах хамгаалах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авахар төлөвлөж аймаг орон нутгийн төрийн болон төрийн бас байгууллага аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тэдгээртэй холбогдсон гарсан хууль тогтоомжуудыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ээлтэй орчинг бүрдүүлэх уриалгыг гаргаад байна. Нэвтрүүлгийн шинэ дугаарыг Говьсүмбэр аймгийн прокурорын газартай хамтран бэлтгэлээ. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.